Манай улс 640 мянга гаруй малчидтай байгалийн давагддагшгүй хүчин зүйл болох ганцуд манай улсын нүүдлийн мал аж ахуйд хохирол учруулсаар байгаа юм а. 2009-с 2010 оны зудандлаг ихэд 6.9 сая мал хорогдсон. Үүнээс болж тухайн үеийн дундад шаншаар 360 тэрбум төгрөгийн шууд хохирол малчдад учирч байжээ. Тэгэхээр туулж өнгөрүүлсэн гамшигудаас сургамж авч ирэх өвөл малаа онд минь оруулах бэлтгэл хэр байгааг сонирхлоо. За иргэд бол өөрсдөө хуваарь бол хадлан дижээл одоо бэлтгэх одоо ослоготой нөхцөлд одоо нөхцөл сайн бүрдсэн тийм газраас бол хадлагаа авдаг. За энэ хадлагаа одоо авч чадахгүй тийм одоо нөхцөл сайн бүрдээгүй өвс сургамд хангалттай биш тийм говийн нөхцөлийн зарим одоо сумуудын нутгийн улс айл өрхөд бол өвс дижээлээ худалдаж авдаг. Ингэж одоо өвлийнхөө бэлтгэлийг хангадаг байгаа. За энэ зуудын сургамжийн хувьд бол одоо малчид ус үйлчлэгийн бэлтгэл нэлээ сайн хангаж байна. Аюулгүйнээс нь бэлтгэхэд бол одоо сумын төсөл байгууллага ажилчид нэлээд одоо идэвхтэй оролцсон. За нэг хүн одоо нэг ажилчид нэг 50 кг өвсийг бол одоо яг бэлтгэж өгсөн байгаа. За малчтын хувьд бол бас өвлжлийн бэлтгэл хангах тал дээр бол бас одоо яг жигд биш байна. Зарим малчид бол үнэхээр удаа сургамж аваад өвлжлийн бэлтгэлийг бас хангаж байна. За зарим малчид бол одоо бас энэ сургамж хэдээр малаа алдсан ч гэсэн бас одоо өвлжлийн бэлтгэл сайн хангахгүй иймэрхүү байдалтай байна. Зарим айлууд хөрөнгө мөнгөний боломжгүйгээс өвс тижээлээ бэлтгэж чадаагүй гэж байна. Мөн цөлжилт нүрснээс болж ургац муу хураасан сумууд ч олон байгаа. Тэгэхээр Эдгэр аймаг сумууд хилж ирэхгүй хийсч ирдэг гамшигын өмнө хангалттай бэлтгэлгүй байна гэсэн үг юм а. Өнгөрсөн зуднаар нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас манай улсын 7 аймгийн 2000 гаруй малчдад сая долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Энэ мөнгө хотоо харлуулсан айлуудад мал сүргийг эргүүлж өгөхгүй ч гэлээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн гэдгийг хөтөлбөрийн ажилтнууд нь ярьж байна. Тухайн онцгой байдлын яралтай тусламж гэдэг нь одоо тухайн нөхцөл байдалд нь л одоо хурдан л одоо шуурхаа хөргөх тусламж байдаг. Тийм болохоор бид нэр тэр одоо бараг сая долларын үнэтэй одоо тижээл ийм бэлтгэл хуураас өгвөл одоо эдгээр энэ хайлуудад бол нэг өрхөд бол $300 ногдох тийм байдлаар бол хөрөгч өгсөө. Тэгээд үнэлгээж гарсан энэ тусламж нь бол цаг тухайдаа бол хэрэгцээтэй байсан. Мөн үлдэж байгаа малынхаа 90%-ийг бол онд оруулсан. Үүнээс гадна хөдөөгийн хөрөнгө оруулалтыг дэмжих төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд малчдад тусламж үйлчилгээгээ хүргэсээр ирсэн. Энэ жил өвлийн бэлтгэл 80 гаруй хувьтай байгааг өнөөдрийн зөвлөгөөнд оролцогчид дүгнэлээ. Бэлтгэл сайн байх тусмаа мал сүргээ онд минь оруулж гамшигыг гарц бахтай давна гэдгийг онцолж байлаа. Алтан уяг Баатар хүнээр шууд мэдээллээ.